Богино хугацаанд л олон зүйлийг амжуулахын тулд бол одоо бүх хүчээ дайшилж бид ажиллах үүрэг хариуцлага үүрсэн хүмүүс нийтийн эрх ашигыг хангасан ийм шийдвэрүүд үргэлжлэх ёстой гэд миний өмнө ч гэсэн дарганы гаргасан олон сайхан шийдвэрүүд байдаг. Хөгжлийн загвар нэвтрүүлэг нь хөгжсөн орны туршилгаас өөрийн оронд авч хэрэгжүүлж болох бодлого шийдэл, техник, технологи дэвшилтэд санаачлагын талаар сурвалжлан үзүүлдэг. Өмнө нь Сингапур, Япон улсаас дугааруудыг бэлтгэж байсан бол энэ удаа хотын хөгжил сэдвийн хүрээнд чанар стандартаар тэргүүлэгч орнууд тэр дундаа Европын холбооны улсуудаас Монгол улсын хамгийн дотны хөрш болох Герман улсыг онцлно. Мөн эсхийн хотоос их хот болон хөгжиж буй Улаанбаатар хотын хөгжлийн талаар нийслэлээс авч хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааны талаар үзүүлэх болно. Хотын дарга болоод одоо яг жил нэг сар болж байна уу? Тий, яг жил нэг сар болж байна. Газар дээр нь зарим асуудлыг шийдэлд ор тэр даруй нь хариу үгүй явж байгаа харагддаг. Болж л өгвөл одоо явж гаргаж байгаа шийдвэрээ газар дээрх амьдрал гарч байгаа шийдвэр хоёрын хоорондох тэр одоо зайг багасгах тий орон уялдуулах гол одоо зорилго бодлого гэж зарчим гэдэг юм байж. Тэгээд яагаад тэгэхээр одоо би жишээ нь өрөөндөө суугаад нэг шийдвэр гаргалаа, нэг төсөв хөрөнгө зурлаа гэхэд яг тэр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо чиглэлтэй дүүргийн 7 дугаар хорооч гэдэг юм уу. Тэр орчин нөхцөлийг мэдэхгүй ээжж тухайн орчны талаарх ямар ойлголтгүйгээр тэр орчныг хөгжүүлэн тэнд байгаа одоо зовлон бэрхшээлийг шийдвэрлэн иргэдийн амьдрал ахуйг өөрчлөх юм бол ямар ч тийм боломжгүй байгаа учраас газар дээр нь очиж ажиллахыг одоо хичээдэг. Улаанбаатар чиглэлтэй тийм хамгийн олон сумын хайрхан дээр байгаа. Бидний зорж байгаа зорилго бол ерөөсөө Улаанбаатар хотыг богино хугацаанд хүн амьдрахад таатай эдийн засгийн өрсөлдөх чадвартай байгаль орчинд ээлтэй тэгээд ухаалаг хот болгох гэж. Нийслэлээс 2020 оныг нэг хот нэг стандарт зорилтод жил болгон зарласан. Тэгээд нэлээд том ажил болж байна. Энэ хүрээнд ер нь ямар ажил хийгдэж байна? Стандартыг хэвшүүлж хэрэгжүүлэхгүйгээр хөгжлийг бий болгоно, хотын амьдралыг сайхан болгоно, иргэдэд ая тухтай амьдруулна гэвэл ямар ч боломжгүй учраас хотын стандарттай болгох гэж. Явгууны замаас эхлээд иргэд маань одоо бас санал ундлаа хэлдэгтэй. Замтай байна, замгүй байна, явган алхаж болохгүй байна, дугуй унж болохгүй байна, хүнд биш машин зориулсан хот бол сүүлд нь машин явж чадхаа боллоо гэдэг. Тэгэхээр ерөөсөө ингээд явгууны зам нь бүр нарийн ярих юм бол ямар материалтай байх юм, чанар нь ямар байх юм, өнгө нь ямар байх юм, тий өргөн нарийн ямар байх юм, гудамжны гэрэлтүүлэг нь хаана ямар байх юм, байшин барилгын дээвэр туурга нь ямар байх юм, хоорондын зай юу байх юм. Тэгэл ингээд хотын стандарт гэдээ яриад байвал одоо хаягдлаас эхлээд нөгөө зам дэд бүтц хүний хөгжил, нийгмийн үйлчлэгээр бүхий л газарт бол маш өргөн хүрээний ерөөсөө бидний амьдралын алхаа гişгэ болохонтой холбоотой асуудал. Энэ хараа ингээд дотоо бодож хачин юм игээд тань одоо эхнээсээ хагарч утраад Сарф гэдэг компани гэрээний тослоор бидний хоолой гаргал арай дэндүү ус. Энэ нэг том бүтээн байгуулалттай ингэж зармын юу тоорч. Хот байгуулалт судалгааны институт гэж байгуулж ажиллаж байгаа. Саяхан одоо шинээр байгуулагдсан одоо үйл ажиллагааны ерөнхийдөө чиглэг шатантай явж байна. Мэдээж хот байгуулалтын яам гэд бай. Тэгвэл хот байгуулалтын яам за нийслэлийн хот байгуулалтын газрын хажуугаар энэний дунд судалгааны байгууллага байхгүйгээр яг одоо өөрөө чиглэдэг шиг гадны одоо иргэншсэн хөгжсөн хотууд, өвчнгөө хотууд яаж хөгжиж ирсэн юм. Тэр туулсан зам нь юу вэ? Алдсан алдаа нь юу вэ? Онсон нь юу вэ? Тэгээд одоо бид нар цаг хугацаа очихно хамгийн чухал. Хот байгуулалтын газар бол тэр дүрм журмаа мөрддөг. Хот байгуулалт судалгааны институт нь судалгаагаа хийдэг, хотоо төлөвлөдөг. Өөрөөр хэлэх юм бол нэгэн судалдаг, яг бодиттой төлөвлөдөг, нөгөөх нь тэрийг хэрэгжүүлэхэд хяналттай байдаг. Иргэн аж ахуйн нэгжүүд нь хэрэгжүүлдэг юм л байя гэж. Үнэхээр бид нарын итгэхийн аргагүй газруудыг зарцсан байсныг цуцлах ажил хийгдсэн тий. Одоо яг нь Улаанбаатар хотын захиргааг тойроод хэд хэдэн цэцэрлэг дүрэлэнгүүд 2005 онд олгогдсон. Түүнээс хойш нэлээд явсан. Дараа нь дахиад тэр аж ахуйн нэгжийн банкны барьцаанд 10 сая долларын барьцаанд тавиад зээл аваад энэ барьцаанд байсан газар. Иргэд болохоор энэ бол Улаанбаатар хотын газар, бидний нийтийн эзэмшлийн газар л гэж бодоод яваад байдаг. Нөгөөх нь хувьд очсон. Нөгөө хувийн компани банкны барьцаанд тавьчихсан. Ингээ 2-3 дамжчихсан юм байсан. Хөрөнгөний биржийн дундах зам байна. Тэгээ барилга баримт барихад одоо энэ зам дээр барьж болохгүй шүү дээ.
2хан машин зөрөхгүйтэй замыг аваад Хөтлөөр хоёрын Тагнуулын ерхий газрын уртлах цэцэрлэг дүрэлэн, Улаанбаатар хотын цэцэрлэг дүрэлэн, Дараамын талбай гээд өнгөтэй өвдөлтөө гэсэн 10 газрыг бүгдийг олгоцсон үе дамжаад 2005, 2009, 2014 5 онд сунгаад 18 онд хүртэл сунгаад ингээл явчихсан юм байсан. 150 сургууль цэцэрлэгийн орчимд олгогдсон байсан газрыг буцаагаад аваад хотын тусгай хэрэгцээнд авсан. Энэ газруудыг ч гэсэн тусгай хэрэгцээнд авч байгаа. Бид нар газрын мэдээллийн сан бий болгоч. Газрын мэдээллийн сан дээр бүх кадастрын зургийг дахин шинжилт оруулаад тэгээд бүх бүртгэлийг хийгээд бүгдийн албан ёсны одоо мэдээлэлд нь оруулаад одоо бол өнгөрсөн хугацаанд олгогдсон асар олон газрууд нэг бол нэг хэсэг захирамжтай гэрчлэгээтэй тэгсэн мөртлөө мэдээллийн санд байдаггүй. Кадастрын зурганд орохоор хүн байдаггүй. Тэгээд цаана гэрчлэгээ олгогдсон байдаг. Эсвэл гэрчлэгээтэй кадастрын зурганд оруулсан мөртөө тэнд нийцэн байдаггүй. Тэгээд нэг нөхөр ингээд оруулчаал цаана одоо газар зарддаг юм уу, 8 айлдаг юм уу, ямар журмаар яаж болгосон гэд хэдэн мянган 20 гаруй мянган юм асуудал байна. Цаашаа бидний судалж байгаа юм бол сателлитаас энэ газрыг хяндаг байя. Одоо зөвшөөрлгүй маш олон газрууд олгочдөг. Нэг өглөө босоод ирэхэд зөвшөөрөл аваагүй гэж ингээ ухаан ичлээ гэл аж ахуй нэгжүүд нь чохирдог. Хотон чохирдог. Тэгэх юм бол тэнд кадастр дотор улаан шугам дотор ямар нэгэн хөдөлгөөн магшийн механизм газрын одоо ийм ухсан барьсан өөрчлөлт орох юм бол шууд мэдээллийн сан дохио өгдөг ийм хэлбэрлүү оруулъя. Төлөвлөлт зохион байгуулалтгүй явж ирсэн 30 жилийнхэн одоо юу гэмдэ энэ хийсэн алдааг тооцоолоогүй зарим үр дагавруудыг одоо буцаагаад засах ажил нь бас нэг ажил болж гарч ирж байгаа. Зүгээр хот хөгжүүлэхийн хажуугаар дахиад бид нар хуучнаа засаж залруулах гэж маш их цаг хугацааг алдаж байна. Асар их хөрөнгө мөнгө одоо зам тавийг гэтэл газар чөлөөлнө гэл газар чөлөөлөх гэж мөнгө зарна. Дээрээс нь цаг хугацаа алдан дахиад зам дээр үчээ тавих гэж хөрөнгө зарна те. Гэх мэтээр ингээл давхар зардал гараад байгаа. Манай энэ төгжрэлтэй орчин нөхцөлийг үүсгэж байгаа гол юм бол ерөөсөө тийм шүү дээ. Нэг дүүргээс нөгөө дүүргүүл хүүхдэд зүүдэг. Яг сургуулийн улиралд бол хичээлийн улиралд Улаанбаатар хотын төгжрэл яагаад ихсдэггүй гэхээр ерөөсөө 40 мянган машин өдөрт хотын төв рүү зөвхөн хүүхдэд зүүх гэж орж ирдэг. Сая бид сургуулийн автобус гэж хэрэгжүүлж гисэн. Туршсан 40 автобусыг 33 чиглэлд явуулаад 5000 гаруй хүүхэд охчуудыг сургуулиас нь зөөж. Инхэд бол 50% ачаал өөрөөр хэлэх юм бол 5000 айлын хүүхдийн 2500 хүүхдээ машинаар хөргөж өгдөг авдаг. Зөвхөн өглөө гэрээс гараад хөргөж өгöd буцаагаад очиж авдаг ч байдаг. Тэгэхээр яг одоо тухайн орчноос бүх үйлчлэгийг авдаг ийм байх юм бол бидний төгжрлийн асуудлаа шийднэ төлөвлөж их зөв явна. Яг өнөөдөр бол бид нар энэ гэр хороолол Баян Хошуу, Сэлэв дэд төвд томоохон дэд үтсийн гэр хорооллыг дэд үтсгүүлэх, орон сууцчийн төслийг хөгжүүлэх томоохон төслүүд хэрэгж эхэлж байгаа. Тэгээд тэр төслийн явцдаа танилцъя гэдэг. Одоо шинэ энд цахилгаан дулааны станц баригдаж байна. За усан сан баригдаад ашиглалтанд орсон. Зам дэд үтс гүүр байгууламжууд нь ашиглалтанд ороод. Тэгээд энэ жил одоо дулааны станцын 5 дугаар сарын 15-нд үндсэндээ ашиглалтанд хүлээж өгөх ёстой. Сэлэв орчмын айл өрхийг дулааны эрчим хүчээр хангах станц баригдаж. Цэвэр бохир устайгаа, за үер талангийн сувгтайгаа, дээрээс нь бүр хөрсний ус зайлуулах томоохон дэд үтс шуумтай. Тэгээд тэр хавийн одоо айл орон сууцнууд нь орлох нийцсэн орон сууц, түрээслээд өмчлөх орон сууц хөгжүүлнэ гэдэг ба шүү дээ. Тэнд одоо жишээ нь 100000 айлын орон сууцны дэд үтсийн ажлууд нь хийгдээд өнгөрсөн одоо 2-3 жилийн хугацаанд бол нийтдээ Улаанбаатар хотод 30 гаруй километр 3 хос шугам дэд үтсийн шугам татагдсан. Тэгээд Баян Хошуу, Сэлэв, Дамтаржаа, Толгойт, цаашлаа Шархад гэх мэтийн ийм дэд үтсүүдийн бүгдийг бүрдүүлсэн ийм ажил явж байгаа. Тэгээд заавал хотын төв рүү ороод ихгүй нөгөө хотын дэд төв гэдэг байгаа маань үндсэндээ одоо хотын төвийн 2 дахь төв, 3 дахь төв гэж бий болгож. Ингэж одоо орон сууцчул тухайн орчнод идэвхжүүлж гэр хорооллын тоог багасгах, яндагийн тоогоо багасгах. За инхийн тулд яг нөгөө нэг янд нэг байр гэдэг энэ түрээслээд өмчлөх байрныхаа бодлогыг бид тэгж хэрэгжүүлж байгаа. Одоо жишээ нь энэ дулааны станц баригдаад ингээд дуусчихна.
тэгээ хашаандаа дэд үтсээ татаад авах боломж. Тэр энэ хавийн одоо 10,000 айл өрхийг хангах ийм одоо боломжтой дулааны станц ашиглалтанд орж байгаа байхгүй. Гэр хорооллын айл өрхүүдийн асуудлыг шийдэхгүйгээр бид Улаанбаатар хотын одоо хөгжлийг ярих, хөгжчлөө гэж одоо асуудал хөндөх ямар ч боломжгүй. Гэр хорооллын айл өрхүүдийн энэ дэд үтсийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцчлуулах, за тэгээ орчин нөхцөлийн сайжруулах, аюулгүй байдлыг хангах энэ ажил бол ер нь хотын ажлын дийлэнх хувь нь явж байгаа шүү дээ. Одоо шинэ хөрөнгө оруулалтын ажил ихтэл өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд Улаанбаатар хотод хийгдсэн томоохон хөрөнгө оруулалтуудын бараг одоо 60-70% нь гэр хороол руу чиглэсэн. Тэр нь саяны одоо баян хошуу сэлбэд идэх ажлууд. Хамгийн хүндрэлтэй асуудал ч өөрөө манад бол хоттой шин төсөв байдаг шүү дээ. Асар их мөнгө төгрөг хэрэгтэй бол ер нь ажил хийхээр хамгийн хэцүү асуудал нь санхүүжилт үү? Ерөөсөө санхүүжилт, за тэгээ санхүүжилтийн хажуугаар түрүү хэлдэг. Яг үүндээ одоо нэг ярихад боловсон хүчний чадвах гэсэн бол тухайн ажил хариуцсан хүмүүсийн аль алийг анхаарчлах богино хугацаанд чадахгүй бол болохгүй нэ гэж. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн болоод хүүхэд аюулгүй аялах, зорчих тэр орчин нөхцөлийг бүрдүүлсэн хот бол хамгийн аюулгүй, ухаалаг, аз жаргалтай хот гэж ер нь ойлгож болно. Тэгэхээр тэр аюулгүй хотыг бий болгохын тулд одоо таны энэ бодлого үйл ажиллагаа чиглэж байгаа гэж ойлгоод байна л да. Тэгээ үндсэндээ тэгж ойлгож байна. Одоо манад 1000 автобус байхад 10 хүрэхгүй одоо хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээд иргэд ордог, үйлчлүүлдэг ийм гишгүүртэй байвал одоо шинээр Улаанбаатарт орж ирэх гэж байгаа автобуснуудыг бүгдийг яг тийм зориултын болгоё гэж байгаа. Эмнэлэг сургуулийн орчин бас тийм болгоё гэж байгаа. Хотын энэ газар нутгийн нэг 3 хэсэгт хуваагаад. За нэгдүгээрт нь энэ за шинэ Дарих, Баян хошуу, Дэнжимэнг, за Шархад гэдэг ингээд айл өрхүүд байж байгаа. Тэгээ ийшээ автобус явдаг. Автобусны буудлаас буучаад цааш нь дахиад 10-20-30 минут алхачээж гэртээ очдог. Уул руу гарахгүй тий. Тэгээд автобус хүлээсээр гоод автобусаар зөвхөн хотын төв рүү орж ирдэг болвол энэ одоо шинэ Баян хошуу хааны материалын комбинат ихний ээлжинд энэ 3-4 дугаар хорооллын эц тэгээд цаашлаад Дарих, Сансар, Долоон буудал, Чингэлтэй гэсэн энэ одоо хэсгүүдэд бид нөгөө дүүжин тээвэр гэж яриад байгаа. Агаарын такси гэж яриад байгаа. Тэр. Тэгээд энэ зэгүүд дээр нь буудлууд дээр нь төрийн үйлчилгээнүүдээ бий болгох чинь иргэд заавал хотын төв рүү орж ирэхгүйгээр эндээсээ төрийн бүх үйлчилгээгээ авчирна. За тэгээд цаг алдахгүйгээр минут секундээр жишээ нь Баян хошуунаас саны материал 3-4 хороол гээд энд ирэхэд 12 минут зарцуулж байгаа. За нийтийн тээврээр ингээд явуулаа гэхэд багадаа 40 минут зарцуулдаг энэ. Эхний энэ хэсгийн шийдэл нь кабель кар. Ингээд тэгээд эн чинь өөрөө хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл гэдэг. Автомашин зам дээр бол одоо мөргөлдөх тэгэл онхолдох гэл юм байдаг. Тэгээд энэ дэлхийд бол хамгийн хүйтэн 50 градус за дулаан халуунд ажилдаг дотроо өвлөн дулаан, зун сэрүүхэн. Тэгээд цаг хүлээхгүй. Дээрээс нь ингээд нийтийн тээврээ цагаар одоо хэрэглээж орчно гэдэг бол нэгдүгээр асуудал. Нэгдүгээр нь энэ. Кабель карын санаачлагыг бүр их сонсчихсан байхгүй юу? Тэгэхээр би таныг бүр хотын дарга болно гэдэг төсөөлөлгүй байхдаа энэ кабель карыг Монголдо бий болгоё гэсэн нэг тийм бизнесмен хүний санаачлага байсан болов гэж бодоод байна л да. Тэгэхээр 13-4 оноос хойш иргэдийн урлагийн төлөөлөгч болсон цагаас л энэ хотод энэ төслийг хэрэгжүүлэх. За хот хийж чаддгүй бол одоо хуваараа хүртэл одоо ямар нэгэн байдлаар санхүүжилтийг босгоод нийгмийн чиглэлийн төслийг хийчих юмсан гэж зүгээр яг нийгмийн дэд үтс гэдэг талаас байх ёстой ийм олон газрууд нь хэрэгжүүлсэн. Манад бол одоо ямар ч байсан хоттой хийчигээд тэгэл одоо сүүлийн хэдэн жил судалж тооцож яваад дөрвөн шуурхаа хэрэгжүүлэе гэдэг талаас нь бүх талдаа анхаарч ирж ажилласан. Хоёр дахь нь бол энэ төв замын ачааллыг бид нөр өөр хэлбэрээр сорон зангалт хэрэгээр шийдэе гэж байгаа. Өдөртөө Улаанбаатар хотод 610 мянган иргэн зорчигчид нийтийн тээврээр үрчүүлдэг. Яг ингээд төв замын ачаал авах юм бол өдөрт энэ 210 мянган одоо зорчигчийг тээвэрлэх юм цахилгаан сорон зангалт хэрэг. Их тайвны өргөнжүүлөө гэж хийгээд. За дараагийн 3 дахь шийдэл нь бол энэ босоо тэглэхээр нөгөө түргэн замын автобус гэж ярьдаг. Одоо сүүлийн үед бол бас шийдлүүд нь өөр болцсон. Ингээд Долоон буудал
За хотын төв, дээрээс нь хаан үйлдвэрг, хуучин нисэх, шин нисэх гэдэг ингээд явах. Инхээр бид нар 3 том үндсэн одоо тээврийн хэрэгслээрээ хотын томоохон ачааллуудаа бүх одоо талаас нь ингээд тэнцвэржүүлээд авчихна. Тэгээд дунд нь бид нар одоо ингээд автобусныгаа одоо автобус чи ингээд 5 шараас гарахаараа овцор хүртэл вагон шиг юм явсаар байгаа л ингээл хэдэн цаг явсаар орж ирдэ шүү дээ. Тий. Тэгэхээр эндээс ирсэн иргэд бол кабель караар би жишээ нь Баян Хошуунд амьдардаг иргэн бол 3-4 дугаар хороолд ирчээд би энэ хотын төв рүү ирэх юм бол энэ автобусны богино хэрэгэлт ингээ хийчихэж байгаа. Ингээд автобусныхаа. Тэгээд энэ хооронд бол би энэ буудлын дээр буугаад одоо энэ буудлын руу орж ирж энэ цахилгаан соромж галтын иргэнд суухын тулд энэ богино хэрэгэлттэй автобусанд суучих юм бол би яг минутаараа 3 минут гэсэн бол 3-5 гэсэн бол 5 минутанд орчих байхгүй. Тэгээ энэ шарууд бол дандаа автобусны богино хэрэгэлт. Ингээд. Хоёр дахьт нь энэ тойрог зам байгаа. Энэ соромжон галт ирэх чинь дахиад ингээд их тойрогоор яваад хоёр дахь үе шат нь бол ингээд тойрог юм зам үүсгэх юм. Инхээр дахиад ачаал нэг дахиад 210 мянган зорчигчийн ачааллыг дахиад нэг 30%-аар авахаар энэ тойрогод ахсан иргэд бол заавал энэ дууж олон тээврийн хэрэгсэл дамжихгүйгээр үйлчлүүлчих боломжтой. За дараагийн нөгөө шинэ хуучин нисэх рүү явж байгаа түргэн замын автобусаа бид энэ цэнхэр тойрогоор оруулаад ийм тойрог одоо тойрог замч гэдэг хөдөлгөөний эрчимтэй тойргийг бий болгож өгч байгаа. Автобусаа бид дотор нь одоо сургуулийн автобус гэдээ оруулж ирж байна. Дээрэс нь бизнесийн автобус, бизнес ангиллах гэдэг. Одоо би жишээ нь бизнес хийдэг хүн 1000 төгрөг илүү төлөөд 5 минутын өмнө очиж гэх юм бол эндээс энэ хүртэл одоо 14 буудал зогсохгүйгээр бизнес автобус нь одоо нэг 5 буудал зогсдог ч юм уу. Ийм болгоод явчих. Аялал жуулчлалын автобусыг гаргая. Ирсэн жуулчид гीчд бол заавал такси машин хөлөөлж давхиад байхгүйгээр аялал жуулчлалын маршрутаа одоо жишээ нь Гандан хотын төв талбай за тэгээд одоо зүүн баруун дөрвөн замч гэдэг юм уу, Жожин ламын музейч гэдэг юм уу ингээд гаргаад өгчөөр тэгээд эндээсээ шууд одоо гадагшаа чиглэсэн урсгалуудаа холбоод өгчих юм бол Улаанбаатар хотын нийтийн тээвэр үндсэндээ ингээд олон төрөлт болно, олон улсын жижиг хотуудын төвшин төрнө. Хамгийн гол нь хийж хэрэгжүүлэхэд хугацаа хэрэгтэй. Одоо хизээ хамгийн их хэлж аль нь орох юм бэ? Лүүжин тээврийн төсөл бол одоо 1 жил хагасын дотор хийхэд одоо энэ жил 5 дугаар 4 дугаар сард эхэллээгээд эх жилийн намар ихэд 3 дугаар үйлрэлт ашиглалтанд орно. Энэ цахилгаан соромжон галт хэргийг одоо энэ жил бид эхэллээ гэхэд 2 жилийн дотор ашиглалтанд орно. За тэгээд 3 жилийн дотор цаашлаад хамгийн багадаа 5 жилийн дотор бид Улаанбаатар хотын одоо нийтийн тээврийг шинэ шатанд гаргана, олон төрөлт болгоно. Тэгээд төвжирлийг бүрэн одоо шийдвэрлэх боломжтой гэж ингэж тооцож байна. Авто замын 2 дугаар давхраар зорчих монорейл буюу цахилгааны их усүрээр хөдлөх зөөлөн дугуйд трамвай. Зорчигчийн 5 духыг дээд зэргээр хангасан дэлхийн шилдэг технологи монорейл нь нийслэл хот даяар 4 үндсэн чиглэл бүхий нийт 35 буудалтай 110 км замыг хамарна. Монорейлийн зөвхөн 1-р чиглэл ашиглалтанд ороход инх тайвны өргөнжлөөн дэх автомашины ачааллыг 68%-аар бууруулах ба Улаанбаатар хотын гол судас авто замын хөдөлгөөний нэвтрэлт даруй 2.5 дахин нэмэгдэнэ. Өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн тээврээр өдөрт 650 мянган зорчигч үйлчлүүлдэг бөгөөд төлөвлөлт төвтэй хөгжил бодлогын хүрээнд хэрэгжүүлэх энэхүү шин технологийн төслүүд бүтээн байгуулагдсны дараа энэ тоо үлэмж хэмжээгээр нэмэгдэж нийслэлийн авто замын төвжирлийн асуудлыг үндсээр нь шийдвэрлэх боломжтой боллоо. Энэ жишээ нь одоо паркинг. Жишээ нь ингээд одоо Багтойроо дотор бид нэр паркинг хийх юм бол одоо смарт паркинг бүх зүйлийг онлайнаар хийгээд очиод энд паркинг байна уу байхгүй юу гэдгийг бүгдийг мэддэг. Нийтдээ 166,696 автомашины зогсоолыг 571 байршил дээр бий болгоё гэж байна. Тэгээ энэ дээр бол сул зогсоолын байршил би одоо энэ хангардын гадаа ирэх чинь бол энэ зогсоол байна уу байхгүй гэдгийг мэдгүйгээр ирээд эргэлдээд байгаа ш. Энд байгаа юм байна гэдгийг мэддээд ирдэг. Сул зогсоолын мэдээлэл авчдаг. Зогсоолын төлбөрөө одоо шууд төлчдөг. Цахим төрөвчтэй зогсоол байрсан цаг дуусах цаг бүртгүүлэх гэл ингээл хөдөлгөөний зохицуулт хяналтыг бүрэн хий гэж байна. За тэгээд хотын төвөр орё гэх юм бол хотоо нөгөө бид нар хөдөлгөөний бүсчлэе гэж байгаа шүү дээ. Нэгдүгээр бүс рүү орж ирэвэл та 500 төгрөг төлөөд нэгдүгээр бүс рүү орох. Хэн нэгэн зогсоогоо заавал одоо төлбөр төлөөд байхгүй. Нөгөө явсан газраас чинь автомат бүртгэлээгээд RFID суулгаад
Тэгээд дугаарыг машиных нь бүх хөдөлгөөнтэй нь камерын хяналтанд оруулаад ингээд хот бол хотын зам бол бүрэн автоматжсан бүртгэл тооцоо хяналтын системд ороод та явахдаа төвжирэл үүсэхгүйгээр одоо явахгүй байж болно үүсгээд явъя гэвэл 500 төгрөгөө төл 1000 төгрөгөө төл энэ бол таны одоо өөрийн чинь сонголт тий. Европын хэд хэдэн хотын төвөөрөө дизель хөдөлгөөртэй автомашинуудыг явахыг хориглоод эхэлсэн. Одоо манад нөгөө 10 автобус туршаад эхэлж байгаа гэжсэн. Тэрний үр дүн яаж гарч ийн? Одоо хэд болж нэмэгдүүлэх юм? Одоогийн байдлаар бол нэг 300 болгож нэмэгдүүлэх гэж байна. Тэгээд одоо ингээд дизель бензин автобуснууд Улаанбаатар хотод өдөрт маршрутаараа явхад 300 мянган төгрөг зарцуулдаг байхгүй зардал нь. Бензин тос бусад зардал гэдэг. Энэ цахилгаан автобусыг цэнэглэхэд бүтэн өдрийн маршрутыг цэнэглэхэд 25 мянган төгрөг болж байгаа. Дээрээс нь жолоочийн зардал, засвар үйлчлэгийн зардал гэхээр нэг дунджаар нэг 70-аас 80 мянган төгрөг боллоо гэхэд цаана нь 200-аас одоо баггүй төгрөгийн хэмнэлт гарч ийн гэсэн үг байна. Тэр хэрээрээ байгаль орчинд бас хоргүй юм технологи нэвтэрж байна гэсэн үг. Манай тоглоомын талбай ямар байдгүй гэхээр зарим байрны гадаа шууд ингээл хатуу цементэн дээр ингээ гулсуураа тавьсан. Тэгээ хүүхдүүд тэн дээрээс одоо дандаа хүлд орж байгаа хүүхдүүд энэ төр маш их тоглодог. Тэгээд уунж бэртэх тохиолдол маш их байдаг. Гэмтлийн эмнэлэгт одоо тоглоомын талбай дээр тоглож байгаад гэмтэж бэртсэн хүүхдүүд гэдэг жилдээ маш их хүүхэд ирдэг гэдэг тоо баримтыг би сонсч байсан. Гэхдээ яг одоо нарийн тоогийн санахгүй байна. Гэхдээ маш өндөр тоо сонсогдчихсэн. Тэгэхээр энэ тоглоомын талбайн аюулгүй байдлыг одоо энэ бас нэг хот нэг стандарт ажлын хүрээнд зэгцэлж хийх байх гэж бодож байна. Тэгээ наач бол хамгийн чухал асуудал. Тоглоомын талбайн стандарт бусад одоо орчны стандартыг манай хотын стандарт орчны аюулгүй байдлын газар гэж бас шинээр байгуулсан. Ажлаа аваад одоо баг жил болох гэж байна та энэ газар байгуулагдаад. Тоглоомын талбай стандарт гэдээ гаргаад явж байгаа. Барилгын хашааны стандарт гэдэг, ногоон байгууламжийн хай саашлахны стандарт. За бүр цаашлах юм бол гэрлэн дохио замын хөдөлгөөний одоо оролцох тэмдэглэгээний стандарт гэдэг бүх зүйлүүдээр ингээ салбараар нэхнээс юм гаргаад явж байгаа. Одоо өнөөдрийн байдлаар бид нар 5 стандарт гаргацсан зайны. Тэгээд хэрэгжүүлж эхлэхээр явж байна. Одоо ингээ барилгуудын өнгө бүгд кодтой тий. Дураараа бид нар шиг ингэхгүй дураараа нэг ингээд өнгөөрөө барьчихгүй, өндрөөр барьчихгүй тий. Энийг хайш татхад юун зөвшөөрөл хэрэгтэй л гэдэг. Гэтэл одоо тэр юм унд чинь бол Пош маршав чинь зөвхөн өөрийнхөө байрны цонхыг солиход хүртэл зөвшөөрөл авч солиж байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь эргээд нөгөө хотын өөрийнх нь үндсэн нөгөө дизайн өнгө үзэмж гэдэг юм бий болоод байна. Холбооны төвшөнд улс орны эрх ашигтай холбоотой бүх нийтийн дагаж мөрдөх хууль дүрэн батлагддаг бол муж орон нутгийн тухайд илүү ахуйтай холбоотой асуудлыг шийддэг. Жишээ нь тактны өнгө ямар байх вэ, сарвчны өнгө ямар байх вэ гэдэг ч юм уу зүйлсийг иргэдийн оролцоотой шийдвэрлэдэг. Харин нэгэнд батлагдсан тохиолдолд тэр дүрм журмыг заавал дагаж мөрдөх хэрэгтэй болдог. Нэрэ герман гэснээс та германд байсан гэсэн юу хийжсэн бэ? Хизээ байсан бэ? Тэгээд германд байсан бас дурсамжаасаа хуваалцаач. 91 он тэнд очиж нэг жил ажилласан. Сонин зарсан. Тэгээ Берлин гүрээр гэдэг сонин зардаг байлаа. 3 цагт болсон 4:30-аас 97:30 хооронд голцсон ажил нь өрнөд хөдөлгөөн явдаг. Тэгээд цаг шахуу явж очиж сонингоо авна. Тэгээд сонингоо бэлдэн шүү дээ. Одоо сарангаа бензинтэй нэг улаан юм ууч шиг юмтай тэрэндээ ингээд нөгөө хөөлөд хийдэг байхгүй сонингоо. Тэгээд яагаад гэвэл гэрлэн дохион дээр зарахад шууд суглаад өгдөг. Эхний бараг сар 2 сар шахуу хүн сонио авдаг. Тэгээ авдаг хүнээсээ авдаг. Өөр хүн ирчээд одоо өчигдөр өөрөө зарж байгаа маргааш бэрээ зарах юм бол надаас авдаггүй тийм сонио. Дараагийн 3 сар метроны буудлын дээр очино. Тэгээд бас л авахгүй. Тэгээд 4-5 сар шахуу ажиллаж анхны 20 марка нэг өдөр сонин зарж нэг баярлж байсан түүхээ. 20 маркаараа юу хийсэн бэ? Тэр чинь үрхгүй шүү дээ хадгална. Тэгэл заримдаа өдөртөө нэг 10-20 марк янз. Тэгээ сардаа нэг удаа шарсан дахиад авч иддэг. Тэр бол одоогор бол хонь алж идэж байгаа юм шиг юм боллоо шүү дээ. Тийм үү. Тэгэхээр бас нэлээд айгүй тооцоо зохион байгуулалттай байсан байх. Тийм. Тэр чинь яг өөрөө ингээд хүний нутагт дээрээс нь ажил хийгээд дахиад нөгөө олж байгаа мөнгө нь хэмжээтэй. Тэгээ өөрөө л сайн ажиллаж өөрийнхөө төсөөсөө хөв зохицуулахгүй бол энэ чинь хинч үнэгүй юм өгдөг нийгэм биш. Манайхан шиг
Өнөөдөр хоолгүй маргааш ажиллагүй бол аавында ээжиндээ ахында найзында очиод ямар идчих онцно гэх юм биш те. Сүүлийн үед бас нийслэлд зам бүтээн байгуулалтын ажлууд нэлээд сайн хийгдсэн те, нисхийн зам, налаахын зам гээд өөр ер нь хаана ямар зам бүтээн байгуулалтын ажил төлөвлөгдөж байгаа вэ? За энэ жил бол бид нэг 57 орчим километр автозамын шинжилэл өргөтгөл засварын ажлуудыг хийнэ. Нөгөө талаараа бас дахиад 50 гаруй километр дугуйн зам, явган замын ажлыг Улаанбаатар хотод хийнэ. За налаахын зам өнгөрсөн онд 5 дугаар сард эхлээд 10 дугаар сарын сүүл 11 сарын 6-нд ашиглалтанд орсон. За замын цагдаагийн бүрэн гарцаа бүрэн дуусгана. Өшөө автозамыг хөгжүүлэх 30 он хүртэлх хөтөлбөрөө төлөвлөгөөгөө бид нар ингээд баталж байгаа. Түүний хажуугаар дандаа нөгөө явган хүнийхээ дугуйтаа, иргэдийнхаа явган зорчих аюулгүй байдлыг хангах гэдэг нөгөө хүн рүүгээ чиглэсэн төлөвлөлтүүдэд маш сайн хэрэгжүүлэе гэж. Дууган зам хийгдэж байгаа гэдгийг иргэд сонсоод бол нэлээд баяртай байлээ. Гэвч 52 км зам яг хаагуур яаж тавигдах юм? Яарамгаас энэ Зайсангийн гүүр тэгээд цэцэрлэгт хүрээлэн араараа уулын замаараа яваад Sky Resort-оос цаашаа Баянзүрхийн гүүр налаах хүртэл явна. Хоёр талаараа явна тийм. Тэгээд хот дотор одоо 10 дугаар хорооллоос 1 дугаар хороолол, 10 дугаар хороолол, 3 4 дугаар хороолол. За тэгээд наашлах юм бол нөгөө хөгжин бүжгийн их сургуулийн уртлаар Бээжингийн удамжаар гэдэг ингээд эхний ээлжинд хийх шаардлагатай гэсэн газруудаа хийж. Тэгээд ядаж одоо хавар зүүн намрынхаа 4-5 сарын хугацаанд дугуйгаа унах газраа аюулгүй ундаг. Ямар нэгэн эрсдэлгүй. Тэгээд эдийн засгийн хувьд чимэлттэй, эрүүл мэндийн хувьд зүүр ашигтай, байгаль орчин тэгэл олон талын ач холбогдолтой байгаа гэж. Тэгэхээр ногоон байгууламж бас хотын өнгө үзэмжийг нэмэн дээрээс нь агаар орчны бохирдлыг бууруулна гэдэг өндөр ач холбогдолтой. Тэгээ манайх яг хуу цаг агаарын өвөрмөц онцлогтой учраас баргийн мод бут ургах нь бас хэцүү. Гэхдээ одоо бид нар бас багасаа тарьсаар л байна тий. Тэгээ гэр хороололт гэлтгүү одоо нэлээд олон газар ногоон байгууламжийн төлөвлөлт хийгдэж байгаа юм байлээ. Тэгээд хаана төлөвлөж байгаа юм бэ? Дүүрэг болгонд ингээд төлөвлөгдөөд их бага хэмжээгээр хийгээд явж байгаа. Одоо жишээ нь манай сэлб бол гэж тий. Тогтчулна гэдэг олон жил болсон. Тэгтээ тогтчуулах гэж нэгээд одоо бас хугацаа алдсан асуудлууд бий. Бол горхийн тогтчуулаад мод зүлгийн тариад ингэж явъя гэд энэ жил эхлүүлэе гэсэн боловч энэ хавар нөгөө зураг төсөл нь бүрэн дуусаагүй. За бас зарим нэг тийм нэгтлэх асуудлууд байсан учраас бид ингээд төлөвлөлтөө хийгээд явж байгаа. Тэгээд одоо Яарамгийн хэсэг, энэ Зайсангийн хэсэг цаашаа Маршлийн гүүр, Баянзүрхийн хэсэг гэдэг энэ голын эргүүдээ ингээд ногоон нөгөө Улаанбаатар парк гэж болгоё гэж тогтчуулаа. Тэр одоо мод зүлэг ус горхтой нь уялдуулаад ямар нэгэн тийм одоо сөрөг нөлөөгүйгээр ингээд хамгаалтанд аваад тогтчуулъя гэдэг. Баруунаас зүүн хүртэл энэ туул болоод агаад дандаа тийм амралт зугаалгын бүс орчин болгоё гэж. Тэгээ ямар нэгэн барилга байгууламжгүйгээр энэ тогтчлолт ногоон байгууламжуудаа хийгээд явъя гэж. Байгалийнхаа ой модыг ашиглаад цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байдаг штэ зарим хотод. Тэгээ тэр нь бас манайх шиг мод бут тарихаар ургадгүй газрууд угаасаа байгалаасаа ургацсан газар нь цэцэрлэгт хүрээлэнгээ хийчвэл бас зүгээр юм болов уу гэдэг тийм бодол төрж исэн. Жишээ нь хүмүүс одоо нэг 20-30 км-т ингээл хагас бүтэнсээ өдөр дандаа хүүхдүүдээ салхилуулах гэж агаарт гарахыг хүсдэг. Хэдийгээр хотын төвд хот дотор цэцэрлэгт хүрээлэн байдаг ч гэсэн тэд нэр заавал агаарт гарахын тулд тэндээ нэг очиод махаа шараад идчихдэг. Очиод нэг модны сүдэрт суучдаг ч юм уу тийм газрыг бас иргэд хүсээд байгаа байхгүй. Тэгэхээр тийм төлөвлөлт ер нь төлөвлөгдөж байгаа юу? Ер нь бид нэр Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх үндсэн одоо үзэл баримтал бодлого баримттай бол богдуулаад тойроод хотыг нэг 100 км яриад төстэй гэж. Тэгэхээр манай энэ одоо богдуул бол өөрөө Улаанбаатар хотын ногоон парк. Тэгээд иргэд энд одоо алхдаг, зугаалдаг. Дээрээс нь тэрэлж горхийн сав газар гэж. Одоо гадаадын орнууд ч бас тийм шүү дээ. Цэгэр усын татаад өгчдөг, машин зогсдог талбайны газраа сарвчтай одоо тийшээ бүгдээрээ машинтай ордоггүй, алхаж ордог, майхан саваа татгаар бол татдаг. Ихтэй тэндээ дүрмтэй, зурмтай, төлбөртэй, тооцоотой, харуултай, хамгаалтай, эзэнтэй, додонтой байдаг. Яг л тийм орчнуудыг бий болгоё гэж байгаа. Тэгэхээр энэ туулгоор эхний ээлжийн туулгуулынхаа иргэд дагуу ногоон байгууламжийн нэг 20 гаруй километр газрыг сонгоноос эхлээд ингэж байгуулъя гэж ингээд одоо зураг төсөл гараад явж байгаа.
Тэгээд түүхийн нүүрс түлхийг хориглоснаас хойш энэ жил бас агаарын бохирдол 50% буурсан гэж төр засгийн зүгээс дүгнж байгаа. Тэгээд 5-7 төрөлш дээрээс нь нийслэл иргэний нэгэн байгууллагын төлөөллүүд гээд бас энэ өвөл нэлээд шургуу ажиллаж байгаа харагдсан. Тэгээд яг яаж ажилласан бэ? Улаанбаатар хотын агаарын бохирдол бууруулахад яг хэрхэн ажиллав? Дээрээс нь яг үнэхээр 50% буурсан болов? За зүгээр шууд хэлэхэд бол 50% буурсан. Юу үнэн тэр үнэн гэдэг шиг. Бодиттой үр дүн гарч байгаа. Гэхдээ энийг бууруулахад бол хамгийн хэцүү шийдвэр нь ерөнхий сайдын засгийн газрын гаргасан нүүрс хэрэглэхийг хориглох тухай шийдвэр. Хэдэн зуун тэрбум төгрөг цацсан, хэдэн засгийн газрын үед амжигдсан. Өчнөө хотын одоо удирдлагуудын үед амжигдсан ийм цаг үед одоо ирэх хөвлөөс түүхийн нүүрс хэрэглэхгүй гэд шийдвэр гаргана гэдэг бол өөрөө хамгийн хэцүү амаргүй шийдвэр. Ирэх жилийн 5 сарын 15 гэхэд Улаанбаатар хотод түүхийн нүүрс оруулахыг хориглоно гэдэг олон нийтэд зарлаж байгаа. Нийслэлийн 34 агентлагийн нийт 4,000 гаруй ажилтны албан хаагчид өнгөрсөн 19 оны 10 сарын 1-ний өдрөөс эхлээд сая 4 сарын 1-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар газар хэлтсийн даргууд нь бүгд одоо жижигүр хийдэг, хондог 24 цагийн. Тэгээ цагдаа онцгой эргүүл тойрвол хийдэг. Тэгээд үйлдвэр дээр нь очиж хяналт тавьдаг. Түлшний цэгүүдээр явдаг, айл өрхөд орж зөвлөн зөвлөгөө, 100 хяндагийн хөөлдөг. За тэгэл одоо өчнөө ажлууд болсон учраас энэ бол ингээд нийт нийслэлийн манай одоо ажилтан албан хаагчд бол одоо ёстой жинхэнэ өвлийн турш өдөр шөнөгүй зүтгэцгээсэн. Тэгээ бас ажилтан албан хаагчтай их талархаж байгаа. Дээрээс нь манай иргэд бий. Тэгээд иргэд үнэхээр одоо бас энэ агаарын бохирдлоосоо салъя, утаанаасаа салъя. Засгийн газрын бодлогоо дэмжиж гэж даарах үедээ даарсан, хөрөх үедээ хөрсөн, түлшээ хэмнэх үедээ хэмнэсэн, галаа төлөхгүй үедээ төлөхгүй хүртэл ингэж үнжиж хонож яваад бүгдээрээ ямар ч гэсэн үр дүнгийг үүсгэсэн. Одоо дахиад 2020 онд бол дахиад 20-30% боруулна гэж байгаа. Тэм учраас саяхан наллахын одоо зүүн бүсийг хангах үйлдвэр шаваа тавьсан. Ирэх 11 сард ашиглалтанд орно. Ард түмэнд тухайн цаг үед нь таалагдах шийдвэр гаргах уу эсвэл алс ирээдүйдээ ард түмэнд илүү өгөөжтэй байх тэр шийдвэрийг гаргах уу гэдэг тийм сонголтын өмнө бас удирдагчид улс төрчид тулгардаг байх гэж боддог л доо. Тэгэхээр танд юу н ийм тохиолдлууд хэр гарч байна? Гарч байна. Одоо бид нар сонгуул зориулсан 4 жилийн бодлого 4 жилийн улс төр хийсээр байгаад юунд хүрв, юуг онов, ямар амжилтанд хүрвгээд эргээд харахад харамсмаар зүйлүүд зөндөө байгаа шүү дээ. Байгаль цаг хугацаанд нэг байсан шиг эзний ёсоор өөрийн сэтгэлээр ажилтаа хандаад нэг ч гэсэн асуудлыг шийдчихв. Гэхдээ тэр нь урт хугацаанд үр өгөөж өгөх хүч байгаасаа гэж. Тэрнээс биш одоо би өнөөдөр нэг дахиад нэг сонгогдчих юмсан гэдэг сэтгэлтэй байх юм бол энэ улс төрийн улс орны ажил алга хашаач хэрэггүй гэдэг ийм л хатуу байс өөртөө явдаг. Тийм учраас заримдаа одоо янз янзын буруу зөв хэлэгдэн бас болон зөв гэж утсан юм бол бас аль болох хэрэгжүүлэх гээл явж байдаг. Хэлцээ хараа 2050 хөгжлийн бодлогод 3-10 жилээр төлөвлөж байгаа юм билээ шүү дээ, тий? Эхний 10 жилд Улаанбаатар хотын өнгө төрх имиж нь ямар болж яаж өөрчлөгдөх юм бэ? Онцлог нь ямар байх юм, ялгарлал нь юу байх юм, тий? Гэр хороодлол одоо яаж хумигдсан байх юм, дагуул хотууд ямар хувьтай хөгжсөн байх юм. Тэгвэл бид нар энэ Улаанбаатар хотыг хөгжүүлэхдээ нэгдүгээр хүн амын нутагшил суурьшлийн одоо нөгөө бүсэлсэн хөгжил гэдэгтэйгээ уялдуулъя. Төвийн бүсээ хотынхоо одоо бас хөгжлийн бодлоготой уялдуулж энэ асуудлуудаа шийдвэрлэе. Тэгэхдээ энэ дээр дагуул хотоо илүү анхаарыг. 100 км-ийн яриадас дотор л ер нь Улаанбаатар хот ихний одоо энэ төлөвлөлтүүдээ хийсэн тэр хүрээндээ хөгжих ёстой гэдэг. Одоо шинэ нисэг ашиглалтанд орно. Төв аймаг тэгээд одоо богдуулыг тойрсон. Буцаад налаах, Багнуур, Баганга за тэгээд нөгөө Майдар хот гэдэг ингээд энэ одоо байгаа дагуул хотууд дүүргүүдээ хөгжүүлэх. Тэгээд шинэ хотыг бий болгож энэ төвлөрлөө сааруулах ажил гэдэг.
Улаанбаатар хотын хөгжил төвлөрлийг сааруулна гэл ярихаар яг нөгөө талд нь юу явж идэггүй гэхээр орон нутгийн хөгжлийг дэмжих асуудлыг ард нь зэрэгцээд нөгөө зоосны хоёр тал шиг тий. Өөрөөр хэлэх юм бол одоо эх 10 жил дотор бид Улаанбаатар хотын гэр хорооллын төвлөрлийн хэвтрлийг бол багадаа нэг одоо 40% оруулах ийм бүрэн боломжтой гэж. Саяны гарсан корона бас хүмүүсийн бодол сэтгэлгээг бас нэлээд өөрчилж авах шиг байна тий. Хүмүүсийн оюун санаанд нэлээд их өөрчлөлт бас дэвшлиг авчирж гин гэж би харж байгаа. Жишээ нь бид нар ингээл манай монголчууд ярьдаг байсан гадагшаа гарчих юмсаа яаж нэг гадагшаа гарах вэ? Монголоос л явах юмсаа ингээл ярьдаг хүмүүс зөндөө байдаг байсан бол одоо эсэргээр бүгд их орондоо эрхийг хүсэж ийн их орондоо хайртай байна. Тэгээд байгаль ихтлгийгээ яаж хайрлах ёстой, бид нар яаж зохицож амьдрах ёстой гэдгийг бас ухаарж байна. Тэгээд тийм ч учраас бид нар хоттой илүү их хайртай болж байгаа. Тэгээ одоо ингээд харахад бол манай хот үнэхээр бас хөгжсөн Азийн бас нэг залуу хот гэж харагдаж байна тий. Яг энэ коронавирусын албарын үед бол бид нар бас их олон юмыг мэдэрч байна шүү дээ. Нэгдүгээр улсын хүн амын 50 гаруй хувь төвлөрсөн энэ хотын аюулгүй байдлыг хангах. Тэр хэрээрээ энэ улс орны өнцөг болон бүрд ажиллаж амьдарч байгаа нийт Монгол иргэд ард түмний эрүүл мэнд амь насад аюулгүй байх гэдэг. Тэгээд нэгдүгээр тэгж хоёрдугаарт бол зөвхөн Монгол хүний хувьд иргэний хувьд юуг мэдэрч ийн гэхээр биднэрт бол эх орон тусгаар тогтнол гэж ямар үн цэнтэй юм бэ гэдгийг улам их мэдрүүлсэн, улам их огшуулсан. Биднэрт ямар боломж байхад тэрийг бид ашиглаж чадахгүй байгаа юм. Юуг бэлэнчлээд, юуг илүү хүсээд байгаа ингээд бодох хэрэгцүүлэх юм бол их байгаа. Тэр бүхнийг энэ бас цаг үе бол илүү боломж болгож биднэрт бодох боломж болгож байна л гэж ойлгож байна. Маш завгүй байд юм бэ. Тэгээд бид нар бас ярилцлагын цаг гаргах гэж бас амаргүй байлаа тий. Тэгээ ямар ч байсан та ингээд таны бодлого үйл ажиллагаатай танилцаад бол би гадны туршлагыг өөрийн онцлогт нийцүүлэн маш сайн нутгшуулж байгаа юм байна гэж ойлголоо. Тэгээд та бүхний цаашдын ажилд нийслэлийн одоо бүх ажилтан албан хаагчдад бүгдээрэнд нь ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд Монгол улсынхаа түүхэнд дурсагдах тийм шийдвэрүүдийг гаргаарай гэж хүсье. Баярлалаа. За баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн амжилт хүсье. Одоо хөгжил ойрхон байна. Тэгвэл энэ хөгжил бид зөвхөн хөдөлмөрлж ижил одоо өргөх ёстой учраас хүн бүхэнд бас боломж байгаа гэж бодож байгаа. Ялангуяа иргэдэд маань. Тэгээд хүн ямар орчин хүснэ тэр орчноо өөрөө л оролцож бүрдүүлнэ. Тэгээд тэр сайхан орчныг хүн болох хүсэж байгаа учраас сайхан бүхний хөдөлгөөлөө өөрөөсөө оролцож бас асуудлаа амьдралынхаа өндөр бэрхшээлийн ард хамтдаа гарцгаая гэж хүсэлье. За баярлалаа танд. Дэлхийн сүүлийн 100 жил асар хурдцтай хөгжөхдөө хотжилт үйлдвэрчлэлтийн сөрөг нөлөө гүйцэд тооцоолоогүйгээ ухаарч дэлхийг байга байдлаар нь хадгалан хамгаалж хөгжихийг эрхэмлэн эко хот тосгод ногоон хөгжлийг ирээдүйн зорилттой болгож байна. Тийм учраас Улаанбаатар ба дагуул хотуудыг хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогод амьдрахад таатай, байгаль орчин дээлтэй, хүн төвтэй ухаалаг хот болгон хөгжүүлнэ гэж тусгажээ. Уул улс газар шороо их дэлхийтэйгээ шүтэн барилдахтай байгальтайгаа ойр байдаг Монгол түмний уламжлалт соёл сэтгэхүй онцлог дээр тулгуурлан дагуул хотуудын Монгол хөгжлийн загварыг бий болгоод байгааг дараагийн дугаараар үзүүлнэ. Мөн олон улсын дагуул хотуудын хөгжлийн туршлагаас хуваалцах болно.